За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн сэдв болохоор астрологийн 12 гэрүүдийн тайлбар гэсэн юм сэдв байгаа. За ерөнхийд нь 12 гэр тус бүрийг товч тайлбарлая. За астрологийн гэрүүд гэж юу вэ гэхээр ерөнхийдөө бол таны амьдралд ямар үйл явдал тохиолдох гэж байгааг бол гаригууд илэрхийлдэг бол ямар үйл явдал таны одоо амьдралын аль салбар тохиолдох гэж байгааг бол гэрүүд илэрхийлдэг. За тэгээд илүү детальчлаад ямар шинж чанартайгаар хэрхэн тохиолдох тэр бүгдийг бол ордууд ингээд илэрхийлдэг байгаа. За тэгээд 12 гэр маань ингээд тортны 12 хэрчим шиг ингээд тус бүр дээр өөрсдийн гэсэн одоо амьдралын ингээд салбаруудыг бол хариуцж байдаг. За одоо 1-ээс 6 дугаар гэр бол шөнийн гэр гэж явагддаг буюу илүү ингээд дотгошоогоо дотоод хүний хувь хүний одоо дотоод буюу одоо тэр харагдахгүй байгаа илүү интроверт тал руугаа гэрүүд гэж хэлж болохоор бол 7-оос 12 дугаар гэрүүд бол өдрийн гэрүүд буюу илүү ингээд нөгөө өрнөлттэй байдаг завгүй гэрүүд гэж хэлж болно. За хамгийн эхлээд 1-р гэрээс эхлээд явъя. За астрологийн 1-р гэрийг болохоор мандалт орд гэж байгаа. Мандалт орд бол 1-р гэр дээр байрладаг. За 1-р гэрийг бол хоньны орд хариуцдаг. За ангараг гариг болон хоньны орд хариуцдаг ийм гэр байгаа. За тэгэхээр 1-р гэр болохоор таны ингээд гадаад дүр төрөх, та яг таны харагдах байдал, за мөн таны зан чанар, за бусдад төрүүлэх анхны сэтгэл, за хувь хүний эго, за биеийн байдал, биеийн ерөнхий пропорц, бие бэлдар, за бие авч явж байгаа байдал. За бусдад одоо ингээд бас харагдах өөрийгөө нэг илэрхийлэхгүй байгаа зан чанарууд буюу ингээд нөгөө нийгэмд өмсдөг маск гэх юм уу. Энэ бүгдийг бол 1-р гэр бол хариуцдаг. За тэгээ хоньны орд байгаа учраас таны одоо нөгөө тарих толгойн эсгийг бол хариуцна. За тэгээд аливаа зүйлийн бас эхлэл гэх юм уу. За ямар нэгэн зүйлсийг эхлүүлэх эхлэлийн цэг ч юм уу тэр бүхнийг хариуцна. Тэгэхээр 1-р гэрт тань одоо ямар орд байгаагаас шалтгаалаад таны ерөнхийдөө бусдад харагдах байдал буюу тэр мандалт орд ерөнхийдөө ингээд тодорхойлогдож байдаг. За энэ дараагийнх нь болохоор 2-р гэр. За 2-р гэр бол үхрийн орд хариуцдаг. За сугар гаригаар өдөрдүүлдэг. За тэгээ сугар гариг бол үхрийн орд хариуцдаг. За бидний амьдралын одоо материаллык эд хөрөнгөтэй холбоотой. За энэ гэр бол мөн өөрийгөө үнэлэх үнэлэмж буюу хувь хүний үнц юм. За тэгээ гэр бүлийн аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдал буюу safety. За эд хөрөнгө хураах, хуримтлуулах. За мөнгө санхүү яг өөрийн одоо олж буй орлого тэр мөнгө санхүү. За мөн үхрийн ордтой холбоотой учраас таны 5 мэдрэхүү мэдрэмж, за бүр наривчлах юм бол илүү ингээ нөгөө нэг амтлах мэдрэмж, хоолтой бас холбоотой. Таны аппетит гэх юм уу тэр зүйлстэй бас холбоотой. За мөн таны одоо хувийн нөөц бололцоо буюу танд ямар одоо потенциал, боломж, нөөц бололцоо байна вэ гэдгийг 2-р гэр шийддэг. За дараагийнх нь 3-р гэр. За 3-р гэр болохоор ерөнхийдөө эхрийн орд болон бут гаригаар өдөртүүлдэг учраас бидний одоо бодож суралцах, бодох, сэтгэх, ярих, хэлэх гэх юм уу энэ бүгдтэй одоо холбоотой зүйлсийг бол хариуцна. Мөн харилцаа холбоо. За бидний ойрын хамаатан садан, за хөрш, за ойр дотны найзууд гэх мэт. За эдгээр хүмүүстэй бас холбоотой. За мөн хувь хүний сониуч байдал болон бодож байгаа сэтгэхгүй хэрхэн юмыг хүлээж авч бодож боловсруулж байгаа тэр процесс. За тухайн хүний суур боловсрал бас хамаарна. За зам тээвэр болон мэдээлэлтэй холбоотой эдгээр зүйлсийг бол 3-р гэр маань хариуцдаг бахны. За мөн таны дуу хоолойны өнгө гэх мэт ярианы хэв маяг. За ямар орд дээр гал махбод шороо ус хийгээс шалтгаалаад таны одоо ярианы хэв маяг хурд ч юм уу тэр бүх зүйлсийг бас ингэж тодорхойлж таамаглаж болдог бахнэ. За дараагийн гэр маань болохоор 4-р гэр. За астрологийн 4-р гэр бол мэлхийн орд болон сартай холбоотой. За тэгээд одоо бидний амьдралын гэр бүл
үндэс ухсаа, за удам генетик гэх мэт зүйлсийг бол хариуцнаа. За мөн одоо гэр орон гэр байшин, за өвөг дээдс, уламжлал, за онгоц сахиус гэх мэт. За тэр зүйлстэй мөн холбоотой. Мөн одоо таны гэрийн тохижилт, гэрээ хэрхэн тохижуулж байна. За ямар гэр оронд амьдрах туртай байна ч юм уу те, тэрийг бас харуулнаа. За мөн бидний одоо ээж болон эмэгтэй хүмүүс, таны хамаатан садан эмэгтэй хүмүүс, эгч дүүс гэх мэттэй холбоотой. За мөн таны хамгийн гүнд байдаг итгэл үнэмшил, дотоод сэтгэл, гүн одоо тэр мэдрэхүй мэдрэмж, бага нас, хүүхэд нас. За үл хөдлөх өрөнгө гэх мэт энэ одоо салбарыг бол 4-р гэр маань хариуцдаг байх нэ. За тэгэхээр одоо ямар ордод байгаагаас шалтгаалаад таны гэр орон, гэр бүлийн хэв маяг ер нь ямар хөө байх нь вэ гэдг нь тодорхойлогдох нэ. За дараагийн орд маань дараагийн гэр маань болохоор 5-р гэр. За 5-р гэр бол арслангийн орд болон нартай хамааралтай. За нар болон арслангийн орд маань Арслангийн орд маань бол 5-р гэрийг хариуцдаг. За тэгээ 5-р гэрт бол бидний бүтээлч байдал, за өөрийгөө илэрхийлэх, хайр дурлал, романс, зугаа цэнгэл, хобби гэх мэт зүйлстэй холбоотой. За хүүхэд болон одоо тоглоом, нарига цэнгэ, зугаа цэнгэл, за таны хүсэл тэмүүлэл, авиас бэлэг, урлын одоо салбар, урлагтай холбоотой. За ийм зүйлсийг бол 5-р гэр маань хариуцдаг байх нэ. За тэгээ 5-р гэрт ямар орд байгаас шалтгаалаад та хайр дурлалд хэрхэн хандж байна. За өөрийгөө хэрхэн бүтээлж илэрхийлж байна. Одоо хүүхдүүдтэй харилцах хандлага ч юм уу. Эдгээр зүйлсийг тодорхойлж болох нэ. За дараагийн гэр маань 6-р гэр байгаа. За 6-р гэр бол охины орд болон буд гарагтай холбоотой. За бидний одоо амьдралын өдөр тутам хийгдэж байгаа тэр үйл явдал одоо тэр зүйлсүүдийг бол хариуцсан. За өдөр тутмын рутин буюу өглөөнөөс ингээ босоод ажилдаа явбал орой гэртээ ирэл хоолоо идэл одоо орондоо орох. Тэгээ энэ бүх рутиныг бол хариуцдаг. За мөн таны одоо эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, за дадал зуршил, хооллолт, дасгал хөдөлгөөн гэх мэт энэ зүйлсийг бол хариуцнаа. За мөн таны одоо үүрэг хариуцлага буюу та ямар үүрэг даалгавар хариуцлагыг хүлээж байна вэ гэдгийг мөн хариуцсан. За бусдад үйлчлэл буюу бусдыг хэрхэн яаж халамжилж байгааг мөн харж болно. За мөн гэрийн тэжээвэр амтэн ч юм уу, за амьтдтай холбоотой бас тийм зүйлсийг хариуцнаа. Тэгэхээр одоо зүйлсийг хариуцдаг байх нэ. За тэгэхээр 6-р гэрт ерөнхийдөө ямар орд байгаагаас шалтгаалаад таны өдөр тутмын хэв маяг, амьдралын хэв маяг хэрхэн өрнөдгийг бол харж болно. За дараагийн гэр болохоор 7-р гэр. За 7-р гэр бол жинлүүрийн орд болон сугар гарагтай бол хамааралтай. За 7-р гэр нь бидний амьдралын харилцаа, түншлэл, гэрээ хэлэлцээр, за хууль, эрх зүйтэй холбоотой эрхийн асуудлууд холбоотой зүйлс. За мөн одоо таны гоо сайхан, хань ижил, эхнэр нөхөр, за гэрлэлт, салалт, дайсан найзууд гэх мэт одоо шүүх хурал гэх мэт эдгээр одоо салбарыг бол хариуцнаа. За мөн одоо бүх төрлийн харилцаануудыг бас 7-р гэр маань хариуцдаг байгаа. За тэгэхээр 7-р гэрт ямар орд байгаа, ямар гариг байгаас шалтгаалаад таны одоо харилцааны хэв маяг, эхнэр нөхрийн шин чанарч гэх юм уу, эдгээр зүйлсийг бол тодорхойлж болдог байх нэ. За дараагийн гэр маань 8-р гэр. За астрологийн 8-р гэр бол хилэнцгийн орд болон ангараг дэлхий ван гарагтай хамааралтай. За ерөнхийдөө бидний амьдралын за өөрчлөлт, таалт ертөнц, сэтгэл зүй, айдас, драма, за өв хөрөнгө, өр зээл, татвар гэх мэт одоо татвар даатгал гэх мэт их хэмжээний мөнгнүүд, за бусдаас орж ирж байгаа мөнгнүүд, за хамтын хөрөнгө, за хөрөнгө оруулалт, за үхэл төрөлт, эд шид, одоо ховс ч юм уу тийм ээ, тийм зүйлс мөн одоо дотн харилцаа, бэлгийн харилцаа гэх мэт эдгээр одоо салбарыг бол хариуцнаа. За нөхөн үржихүү гэх мэт ийм одоо зүйлсийг бол хариуцна. За дараагийнх нь 9-р гэр. За 9-р гэр бол нумын орд болон бархас байд
гаригтай холбоотой. За 9-р гэр нь бидний амьдралын аялал, хадал, явдал, шашин, шүтлэг, гүн ухаан, боловсрол, за сүнслэг амьдрал, соёл, ёс заншил, гадаад улс орон, гадаад хэл, ёс зүй гэх мэт бол эдгээр салбарыг хариуцна. За мөн одоо өргөжин хэлэлт, мэрэгэн ухаан, илүү одоо нөгөө боловсрол тэй холбоотой эдгээр зүйлсийг хариуцдаг. За тэгэхээр 9-р гэрт нь одоо ямар орд гариг байгаагаас шалтгаалаад та одоо гадаадд хэр тав тухтай амьдрах, гадаад хэл соёлыг хэрхэн яаж сонирхох гэх мэт эдгээр зүйлсийг бас олж харж болно. За дараагийнх нь 10-р гэр. За 10-р гэр бол материйн орд болон санчир гаригтай холбоотой. За бидний амьдралын ажил, карьерийн салбар гэж хэлж болно. За албан тушаал, таны нэр хүнд, зорилго, зорилт. За илүү нөгөө нэг бүтэц зохион байгуулалт, таны амьдралд одоо хэрхэн одоо өөрийг хариуцлагатай сахилга баттай хандж байгаа тэр хандлага. За мөн таны аав болон дарга гэх мэт эрх мэдэлтэй хүмүүсийг бас илэрхийлнэ. За мөн таны өөрийн гэсэн одоо байр суурь, нэр хүнд, эрх мэдэл, хүндлэл гэх мэт одоо энэ эдгээр зүйлсийг бол хариуцдаг бахны. За тэгэхээр 10-р гэрт одоо ямар орд болон гариг байгаагаас шалтгаалаад таны карьер, таны амьдралдаа одоо ямар ажил мэргэжил хийх. За тэр маань одоо урт уртаан хугацаанд үргэлжлэх вэ ч юм уу, ямар хэрхэн одоо сахилга баттай байх талаар тэдгээр зүйлсийг бас олж харж болно. За дараагийнх нь 11-р гэр. За 11-р гэр бол хумхын орд болон тэнгэр ван гариг. За хумхын орд маань бас санчир гаригаар өдөртүүлдэг. За эдгээр гаригтай холбоотой. За 11-р гэр нь бидний амьдрал ямар салбарыг хариуцдаг вэ гэхээр за илүү хамт олон буюу гадагшаага чиглэсэн нийгэмд хэрэгтэй одоо бусдын төлөө ингээд дуугарах, нэгэн нийтийн төлөө гэд нэг ийм урайтай гэр гэж хэлж болно. За найз нөхөд илүү ингээд хамт олон хүрээлэл, за бусдын төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаанууд бас хамаарна. За илүү нэг IT технологитой холбоотой шинэ нээлт, шинэлэг санаа, за мөн таны хүсэл мөрөөдөл болон за итгэл найдвар гэх мэт энэ зүйлсийг бол хариуцдаг. Эдгээр зүйлсийг хариуцсан. За мөн одоо олон нийтийн сүлжээ болон инфлюенсер ч юм уу тиймэрхүү зүйлсийг бас хариуцдаг гэр байгаа. За тэгэхээр 11-р гэрт ямар хүмүүс бэ? Одоо ямар хүмүүс гэнэ, ямар одоо орд гариг байгаас шалтгаалаад таны найз нөхөд ямар байх нь вэ? За нөхөрлийн хэв шинж бас ямар байх нь ч юм уу? Та бусдын төлөө юу хийх нь ч юм уу? Эдгээр одоо бас зүйлсийг олж харж болно. За хамгийн сүүлийнх нь 12-р гэр. За 12-р гэр бол загасны орд болон далайн гаригтай бол холбоотой. За мөн загасны орд маань бархаас ойд гаригаар бас өдөртүүлнэ. За 12-р гэр маань бидний амьдралын тал тухамсар, сүнслэг ертөнц, гэгээрэл, бясалгал, за зүүд нойр, зүн бэлэг, нууцлаг зүйлстэй холбоотой юм гэр байгаа. За мөн нөгөө тэгүр төөрөгдөл, ганцаардлал, тусгаарлалт. За бас ямар нэгэн зүйлд ингэж донтох ч юм уу тиймэрхүү зүйлс байж болно. За мөн одоо цагаачлах, хол газар явах, аалс холын аялал гэх мэт одоо ийм салбаруудыг бол хариуцнаа. За мөн өөрөө өөрийгөө эмчлэх, ангаах, за мөн шорон ч юм уу ийм нэг тусгаарлагдмал бас ийм газруудыг илэрхийлж болно. За тэгэхээр 12-р гэрт маань ямар орд одоо гариг байгаагаас шалтгаалаад таны одоо тэр нөгөө дотоод тухамсар, сүнслэг байдал ч юм уу дотор явагдаж байгаа тэр харагдахгүй байгаа нууцлаг зүйлс, тайлагдахгүй байгаа тэр одоо ямар зүйлс байна гэдгийг бас олж таамаглаж болох нэ. За ерөнхийдөө бол 12 гэрүүд маань иймэрхүү байлаа. Тэгэхээр одоо гэр тус бүр дээр амьдралын ямар салбарууд байдаг вэ байгаас шалтгаалаад ерөнхийдөө ингээд таамаглаж одоо ямар зүйлс өрнөх вэ гэдгийг, аль салбарт өрнөх вэ гэдгийг таамаглаж болдог ахнэ. За анхаарал тавьж сонссон та бүхэндээ маш их баярлалаа.